За сонсогчдоо энэхүү дугаар хүрэх өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар сэтгэлийн шархаа хүлээн зөвшөөрөх нь эдгэрэх эхний алхам болох нь гэдэг нэртэйгээр бэлдээд эхлүүлэхэд бэлэн болоо сууж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бидний эргэн тойронд нэлээд их яригддаг сэдэв болох траума, түүний шалтгаан, за шинж тэмдгүүд, за хамгийн чухал асуудал нь болох хэрхэн даван туулах вэ буюу одоо хүлээн зөвшөөрөх нь даван туулахад хамгийн ихний алхам болдог тухай ярихаар бэлдээд байна. Тэр траума гэдэг бол бидний эргэн тойронд байнга яригдчихийдэг баг өдөр тутмын хэрэглээ болсон үг байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө бол үүсгэж байгаа хүчин зүйл нь юу ч хийж болно. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн гэмтэл буюу траума нь хүний аюулгүй байдлын мэдрэмжийг эвддэг юр бусын стресстэй үйл явдлын үр дүн гэж ойлгож болно. Өөрөөр хэлэх юм бол бидний сэтгэл хөдлөл, мэдрэмж, зан үйлд нөлөөлөхөөс гадна бодит юмс үзэгдлийг байгаа чигээр нь хүлээж авахд байнга саадчруулж идэг. Яг энэ траума бүхий үйл явдлын дараа бид нарыг амьдралын одоо харах өнцөг, юмд хандж байгаа хандлага ч гэсэндээ ийм нүдний шилний цаанаас явагдаж байгаа юм шиг байнгын тусгалыг бодитоор бус хүлээж авахд нөлөөлөд явдаг. Өөрөөр хэлэх юм бол тухайн үйл явдал нь гэмтлийн шинжтэй эсэх нь объектив гэхээсээ илүү субъектив хүчин зүйлтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол намайг одоо траумад оруулж байгаа хүчин зүйл зөчид яг адилхан нөлөөлөхгүй байх боломжтой. Эсвэргээрээ өөр нэг хүнд бит хоёрын үр дүн одоо туршлага шал өөр өнцгөр тусахыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр одоо хин нэгэнд наадах чинь юу сүртэй юм бэ? Асуудал биш дээ ч юм уу те. Наадах чинь их зовж ханлаад ахаар зүйл бишээ гэж хэлэх нь өөрөө эсвэргээрээ өрөөсгөл ойлголтыг бүрдүүлээд явж идэгаа гэж ойлгож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл шалтгаан бол маш олон янз байж болох нь те. За тэгэхээр үндсэн байдлаараа шалтгааныг 3 хэлбэрт хувааж авч үзэж болохоор байгаа. За эхнийх нь хэм бол осол гэмтэл хүчирхийлэл гэх мэт нэг удаагийн үйл явдлууд. Ялангуяа энэ нь гинтийн бага насны үед тохиолдож исэн болвол трауман цаашлаад хүндрэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд л байгаа. За дараагийнх нь хэм бол гэмт хэрэг ихтэй хороолт амьдрах, амь насанд одоо аюултай хүнд өвчнүүдээр урт хугацаагаар одоо өвдөж исэн байх, дээрлэхэлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэтчлэнгээр байнгын тасралтгүй стресс бүхий үйл явдал нь үргэлжлээд яваад байх. За хамгийн сүүлийнх нь гэж хэлэх юм бол одоо бид нар хүмүүс түгээмлэр үл тоомсорладаг шалтгаанууд ээж болно. Хосын харилцаа, салалт, за магадгүй дарагтайгаа үүсгэсэн энгийн харилцааны асуудал ч юм уу те. Эсвэл одоо ойр дотны хин нэгэн хүний алдах ч юм уу. Яагаад энэ үйлдэлүүдийг бид нэр түгээмлэхээр үл тоомсорлоод байдаг вэ гэхээр хүн болгоны амьдралд магадгүй тохиолдож болно те. Тэгэхээр нэг хүн нь тухайн үйл явдлыг айгүй эргээр ч юм уу хөнгөн даваад туулаад гарцсан учраас магадгүй тухайн асуудлаар шаналж гинэ гэж хэлэх нь өөрөө эргээд бидний соёлоос хамаарат ч юм уу үл оошогдож идэг учраас ихэнхдээ бид нэр үл тоомсорлоод байдаг. Тэгэхээр өнөөдрийн бас подкастыг хийх болсон шалтгаан нь юу вэ гэхээр бид нар өөрийнхөө сэтгэл зүйд болоод байгаа асуудлуудыг, траума үүсгэж байгаа асуудлуудыг таньж мэдэх нь хамгийн түрүүнд чухал асуудал юм байна гэж үзээд байгаа. За түрүү нөгөө нэг ялангуяа бага насны үеийг чухалчилж авч үзсэн тий. Тэгэхээр энэ нөгөө нэг бит хоёрын өмнө нь ярилцчихсан энэгшлийн дугаартай ерөнхийдөө холбогдож авч үрж байгаа. Тэгэхээр нөгөө хүн одоо би байгаа сууж байгаа нас биеинд хүрсэн хүн үүний цаана надаас гарч байгаа үйл явдлуудын цаад шалтгаан нь бидний бага насанд өнгөрсөн дурсамж, за ээж аавтайгаа хэрхэн энэгшинд ассан бэ, бусад хүчин зүйлүүдээс шалтгаалаад одоо асуудлуудад хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг мань тодорхойлогдож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бага насны үед одоо биднэрт тохиолдож исэн тэр нөгөө сэтгэлгээний загвар, сэтгэл зүйн асуудлууд нь эргээд нас биеинд хүрсэн хойно ч гэсэндээ салшгүй нэг хэсэг маань одоо хариу үйлдэлийн маань нэг хэсэг болоод явж идэг учраас бага насны үеийг бол бусад асуудлуудын хувьд чухал тавигддаг шиг чухлаар авч үздэгэ гэж ойлгож байна. За тэгэхээр траума нь стресс бүхий энэ үйл явдлуудыг үргэлжлээд байдаг бас сэтгцийн урт хугацааны асуудал юм байна гэдгийг хэдүүлээ ойлгож авлаа. Тэгэхээр яг энэ үед бидний бие махбод дотор юу болдог вэ гэхээр стресс, аюул занлыг мэдрээд ах үед бие махбод дотор кортизол болон адреналин гэх дааврууд ялгарч идэг. За яг энэ даавруудын нөлөөгөөр хүн одоо урт хугацаанд хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдог ч юм уу. Эсвэл яг нөгөө нэг аюул үзүүлээд байгаа орчноосоо гарч чадахгүй, тэмцэж чадахгүй болдог ч юм уу. Эсвэргээрээ хорвоо ертөнцийг тэр чигээрээ аюултай газар юм байна гэж үзээд юм болгонтой шалтгаангүйгээр тэмцдэг болдог ч юм уу, эсэргүүцдэг болох. Гэх мэтчлэнгээр хариу үйлдэлүүд үзүүлчихдэг.
За яг үүний бие махбодод илрэх шинж тэмдгүүд нь юу болдог вэ гэхээр толгой өвдөх, хоол боловсруулах системийн өвчлүүд, ядрах, зүрх судасны эмгэг, заримдаа нөгөө гар айгууг сандраал, гарнаас хөлс гараал те хөлрөх гэх мэтчлэн ингээд шинж тэмдгүүд илэрдэг. Харин сэтгэл зүйн хувьд ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ гэхээр гинт нөгөө трама бүхий үйл явдлууд нь сэтэрч гардаг ч юм уу те. Зүгээр найзтайгаа юм яриад энийгээ сууж ийснаа холбоо үүсгэж болохуц нэг дурсамж үнрээс ч юм уу шалтгаалаад нөгөө муухай дурсамж нь эргэж сэргэж сандаг ч юм уу. Тэр үүний цаад шалтгаанд нь юу яваад байдаг вэ гэхээр бидний тархины онцлог буюу генээсээ өгөгдсөн өгөгдөл маань альва нэг сайн сайхан дурсамжийг урт хугацаагаар хадгалан сэргээн санах гэхээсээ илүү сөрөг муу дурсамжуудыг сэргээн санах тогтоох хандлага нь илүү өндөр байдаг юм байна л да. Энэ нь нөгөө бүр удамшлаасаа холбоотой буюу хүн нэгдлийн үед жишээлбэл сайн сайхан дурсамжийг хадгалж явснаас илүү юу надад аюултай байх вэ гэдгийг тогтоож авах нь амьд үлдэхт маань хэрэгтэй зүйл болт юм байна. Тэгэхээр байглаасаа өгөгдсөн өгөгдөл маань нөгөө сөрөг муу дурсамжуудыг сэргээн санах тал нь өндөр. Тэр нааш жижигхэн холбоос байхад л бидний нөгөө амар их айлгадаг, айдас давтуулдаг, сандрагдаг, янз бүрийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг үүсгдэг дурсамжууд маань хормхон төдий сэргээ гарчдаг байх нь. Түүний хажуугаар бас дурсамжуудын сэргийг санагдахаас гадна трама нь өөрөө хүний бодлын хэв загварыг тэр шигт нь өөрчлөх чадaltaй байдаг. Шар өнгийг хараад шар өнг гэж хардаг байсан хүн травматай үйл явдал болсны дараагаас шар өнгийг шарын спектрумаас арай өөрөөр хараад эхлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ өнгөний жишээн дээр болохоор жоохон тохиромжгүй байж магадгүй. Ямар ч байсан амьдралыг харж байгаа өнцөг нь эерэг болон сөрөг тал руугаа ороод явчихдаг. Яагаад тарих асуудлыг эерэг болон сөрөг талаас нь хараад байна вэ гэхээр яг тухайн мөчид тухайн амьдралын үедээ тухайн хүний тарих хамгийн том шийдвэрлэх ёстой асуудал дээр байнгын төвлөрч байдаг. Буюу юуг зорж ийнө гэхээр тарих болон бие махбодын гомеостаз буюу хэвийн төвшинг хадгалах зорилготой л дандаа биеийн үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Яавал би амар тайван хэвийн байх вэ гэдэг зорилгын хүрээнд байдаг учраас тухайн үед тохиолдсон асуудлыг шийдвэрлэх гээд тухайн асуудлаа байнгын бодоод яваад байдаг. Байнгын бодож явж байгаа бодлууд нь тухайн хүний өдөр тутамдаа гаргаж байгаа үйлдэл болон бусад бодлуудад нь ч гэсэндээ сөрөг болон эргээр нөлөөлөд гэсэн үг. Гэхдээ драмагийн хувьд бол баг эргээр нөлөөлнө гэж байхгүй илүүтэйгээр дандаа сөрөгдөл рүү нь харах үнцгийг нь шилжүүлээд байх эрсдэлтэй тийм. Дараагийн нэгэн асуудал гэх юм бол шалтгаангүйгээр түгшүүрлэх, айж сандрах, цочромтгой болох те. Ялангуяа трама үүсгэсэн хүчин шалтгаан нь юу байна? Жишээлбэл байгалийн үйл явцаас болоод ч юм уу те, байгалийн гамшигаас болоод трама үүслэе гэж бодоход жижигхэн түүнийг санагдуулах дуу чимээ ч юм уу маш их цочромтгой болчдөг. Нойрны асуудлууд бол маш их түгээмлэр яригддаг те. Яг нойргуудах унтаж чадахгүй байх, унтсан ч гэсэндээ хар дарах гэх мэтчлэнгээр түгээмэл ажиглагдаад байгаа. Тэгээд нэмэлтээр бол нөгөө бидний амьдралын буруу хөвшлүүд, согтууруулах унтаанд донтуулт гэх мэтчлэнгээр орж ирж болно. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бидний амьдралд тохиолдсон жижигхэн юм шиг асуудлаас трама үүсч болно. Энэ үүсээд байгаа трама нь нэгэнд бий болцсон бол хэдүүлээ энийг хүлээн зөвшөөрөхөөс нааш бусад сэтгцийн асуудлуудыг, сэтгэл зүйн эрүүл мэндэд маань хөнөөлтөй асуудлуудыг үүсгээд явж идэг гэдгийг л ойлголтод хүрэх гээд байгаа. Ингээд анзаараад явж байхад бидний эргэн тойронд болж идэг асуудлуудын шалтгаан нь цаана гүн гүнзгий учир холбогдолтой байдаг. Хизээч хин нэгэн учир шалтгаангүйгээр уурлна гэж байхгүй. Хизээч хин нэгэн учир шалтгаангүйгээр юмнаас хамааралтай донтолттой болно гэж байхгүй. Хизээч энгийн хоёр хүмүүсийн дунд зүгээр байж байгаа л асуудал үүснэ гэж бол байхгүй тий. Тэгэхээр бид нар өнөөдрийн надад үүсээд байгаа асуудлуудын шалтгаан нь юу вэ гэдгийг гүн гүнзгийгээр ухаж түнхэж олж мэдэх нь эргээд нөгөө нэг өдөр тутамдаа амьдралдаа асуудалгүй тэгш плансаа хадгалж явахт маань нөлөөлдөг хүчин зүйл болт юм байна гэдгийг олон судалгаанууд бол нотлоод байгаа тий. Тийм учраас өнөөдрийн бас подкастын маань чухал сэдэв болох хүлээн зөвшөөрөх тухай өөрийнхөө өөртөө үүсээд байгаа асуудлуудыг боддоор харах, түүнийгээ хүлээн зөвшөөрөх тухай хоёлаа яриа руугаа оръё. Бидний бол түгээмэл ашигладаг хэлбэр бол байнгын үгүйсгэх те. Яагаад тэгэхээр хинч байсан ер нь л нөгөө бараан дурсамжтай юм гяс байхгүй болгочих гал, гяс мартчих гал, салсан болвол гяс шинэ хүн хайчих гал те. Гэтэл цаана нь үлдчихэж байгаа хор хөнөөл нь юу байдаг вэ тухай төдийлөө ойлголтгүй байгаад байдаг. Тэгэхээр хоёлаа энэ тухай ярь. Саяны үгүйсгэлүүд гэдэг дээр жишээ нь хит ерөнхийлөн дүгнэх алдаа гаргаж болно тийм. Өөртөө тохиолдсон асуудлыг зэн шиг зүгээр хүн болгонд тохиолддог зүйл шүү дээ. Даваад гарах нь байх ёстой зүйл хүмүүс энийг нэг амар сүр болгож хүлээж авахгүйгээр хүмүүст яриад хүмүүсийн амьдралд
асуудал тариад байхгүйгээр цагаас нь хомслоод байхгүйгээр шийдвэрлэл явцдаг штэ. Надад үүсэж байгаа мэдрэмжүүд нь энийг би хүн дээр авч байгаа зүгээр л миний сул доройгийнх бах. Би л энийг ингэж хүлээж авч байгаа бах. Тийм учраас тоохгүй орхиж гэх жишээ нэ тэ. Аль эсвэл хүн болгон тохиолдог зөвхөн ганц л надад тохиолдоод байна гэд хит дөвөөлгөж хүлээж авах. Тэрнээсээ болоод магадгүй зүгээр байх ёстой хэмжээнээс илүү их шаналаад тэр нь бүр сүлдээ зүгээр өвдөлт байсан бол сэтгэлийн юм зовөр байсан бол тэрийг байнгын бодож явсаар байгаа дэврэгсээр байгаад бүр амьдралаас нь салшгүй болсон бүр зовлон болгох эрсдэлтэй тийм. Тэгэхээр энэ алдаануудыг гарахгүй байх нэгдүгээр шүү дээ. Тэгээд асуудлаа боддоор хараад энэ асуудал надад тохиолдчихжээ гэдгийг хүлээн авах гэдэг зүйл орж ирж байна. За ингэж хүлээн авснараа юунд хүрэх гээд байгаа юм бэ? Зорилго нь юу юм бэ гэхээр ямар нэгэн асуудал тулгарсан бол түүнийгээ хүлээж аваад аль эсвэл хүлээн зөвшөөрөх гэсэн хоёр сонголт байна. Хүлээн зөвшөөрөх гэдэг нь тухайн нөхцөл байдлыг өөрчлөлгүйгээр өөрөө тухайн нөхцөл байдлаа дасан зохицоод за ерөөсөө миний амьдрах ёстой амьдрал ийм юм байна гэд өөрийгөө тэр амьдралдаа хувиргаад явах гэсэн үг. Тэгэхээр нөхцөл байдлаа өөрчлөх талаараа юм хийхгүйгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг тийм. Хүлээн авах гэдэг нь илүүтэйгээр өнгөрсөн үйл явдлуудыг болцсон юм байна гэдгийг нь хүлээж аваад гэхдээ би энэ нөхцөл байдлыг надад тохиолдсон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг ухамсарлаад түүнийхээ төлөө алхмууд хийгээд бодол санаагаа өөрчлөөд үүссэн өвдөлтөө сэтгэлийн зовоороо ойлгох багасгах дээр төвлөрөөд илүү амар тайван аз жаргалтай байдал руу зорилготойгоор явж байгаа алхмыг хүлээн авах гэж нэрлэж байгаа гэсэн. Англиараа хүлээн авах гэдэг нь acceptance, хүлээн зөвшөөрөх гэдэг нь approval гэж. Энээс үүсдээд нөгөө хэрвээ нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол дуугүй бай. Өөрчлөлмөр байх юм бол үйлдэл хий гэдэг үг яваад байдаг шүү дээ. Янз бүрийн хүмүүсийн quote толцсон явж байдаг. Энэ нь бол approval болон acceptance гэдэг хоёр ойлголтын хүрээнд явж байгаа зүйл байна. За тэгвэл хүлээн авах гэдэг нь юу хүлээн авахыг бид нэр яриад байгаа юм бэ гэхээр хамгийн түрүүлээд бидний сэдвийн гол зангилаа болж байгаа trauma буюу сэтгэлийн шарах. Асуудал надад тохиолдсон байна гэдгийг нэгдүгээр хүлээн авах. Өмнө болсон асуудлаас үүдсэн өвчнөө, зовоороо, өвдөлтөө надад тохиолдож болох зүйл байсан юм байна. Хүн болгонд тохиолдож болох юм байна. За хүн болгонд биш гэсэн надтай адилхан хүмүүс байгаа байх. Адилхан хүмүүсийн хадлаар мэдээллийг олж аваад ингэж болдгийм байна. Хүмүүсээс тэгж хүлээж авдаг юм байна. Дээрэс нь өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжүүдийг хүлээж авах. Хэрвээ өвдөлт мэдэрч байгаа бол өвдөлт мэдэрч байгаа гэдгийг хүлээж авах. Хэрвээ өвдөлт мэдрэх ёстой нөхцөл байдал гэж ойлгож байгаагоосоо аз жаргалыг мэдрээд байвал тэрийг ч гэсэн хүлээн авах. Яагаад гэвэл тэрийг нууж дарагдуулж явсаар байгаа тэрийг аз жаргалаа мэдрэхийн тулд эрэг сэтгэлийн хөдөлгөөнөө мэдрэхийн тулд нууцаар янз бүрийн үйлдэлүүд хийж эхэлдэг болж ирнэ. Тийм учраас тийм нууц буюу худлаа хэлсэн, хүмүүсийг хуурсан, бусдаас далд үйлдэлүүдийг хийж эрэг байдал руу очихоос илүүтэйгээр тэрийг хүлээн зөвшөөрөөд энэ нь хэвийн зүйл үү, хэвийн бос зүйл үү, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зүйл үү, зөвшөөрөгдөхгүй зүйл үү, энийг хийгээд яваад ах юм бол би эцэст нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ эхнээсээ бодоод мэргэжлийн хүмүүстэй уулзаа зөвлөгөө аваад эсвэл эргэн тойрныхоо хүмүүст хэлээд гэхдээ эргэн тойрны хүмүүс нь өөрийнх нь итгэлийг хүлээсэн хэрвээ нууцаа хэлэхэд шоолохгүйгээр, шүүмжлэхгүйгээр хүлээж авах ёстой хүмүүсийг сонгох хэрэгтэй тийм. Ингээд ихнээсээ ярилцаад шийдвэрлээд явах юм бол хамаагүй илүү хурдан эрэг үр дүнд хүрэх боломжтой гэсэн. За тэгэхээр траумагаас гадна өөр бидний амьдралд юу тохиолдож болд юм бэ? За жишээ нь өөрөө айл эсвэл ойр дотны хин нэгэн бэлгийн замын халдвар төвчөнтэй болох, тэрний идэвхгүй байх. Айл эсвэл стресс, депрессээс болж им ууж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх. Заримдаа хүмүүс нөгөө им уун гэхээр ерөөсө болохгүй юм шиг хүлээж аваад байдаг шүү дээ. Им ууж байгаа гэхээр л хүмүүс нөгөө хүнийг ямар нэгэн асуудалтай болчихж, хэвийн бос болчихж гэж хүлээж авах гэдэг учраас им уух гэдгийг хүлээн зөвшөөрөх. Хайрлуулахыг хүссэн хэмжээгээр хайрлуулахгүй байх буюу гэр бүлийн гишүүд нь бусад найзуудынх нь гэр бүлийн гишүүдээс шал өөр байх тийм. Тэрнээс нь болоод маш хүмүүс шаналж явдаг шүү дээ. Манай гэр бүлийнхэн тийм байсан бол би аз жаргалтай байх байсан. Манай гэр бүлийнхэн надад миний хүссэн хайрыг өгсөн бол би шал өөр хүн байх хэрэгтэй байсан. Гэ тэрийгэ байнгын бодоод яваад байдаг. Аль эсвэл ойр дотны хин нэгэн хүн нас барах. Нас барсны дараа бол тухайн хүний гэр бүлд нь оруулж исэн хөрөнгө оруулалтаас гадна сэтгэл зүйн хувьд өгж исэн бүрэн бүтэн байдал тэр чигтээ байхгүй болчихж байгаа учраас бүр маш том хаваас орон зай үүсэж байгаа тийм. Тэр хүн байхгүй болсноор тэр хүний тусалцаатай шийдвэрлэдэг байсан асуудлуудыг үлдэж байгаа хүмүүс нь өөрсдөө шийдвэрлэх ёстой болж байгаа гэсэн. За энэ жишээ санхүүгийн нөхцөл байдал. Магадгүй ганц орлоготой байсан хүн нас орчих юм бол үлдсэн хүмүүс нь хэрхэн
амьдралаа цаашаа залгуулж явах вэ гэдэг асуудал руу шууд орж ирж байгаа байхгүй юу те. Тэр нь зөвхөн тэр хүн амьдралаас нь алга болсон шүү гэдэг мэдрэмжээсээ холтохоос гадна бодит байдал дээр шийдвэрлэх ёстой асуудлууд маш олноороо нэмэгдэж ирж байна гэсэн. Тэгэхээр тэр хүн нас барсан гэдгийг хүлээн аваад цаашаага хэрхэн тухайн хүний орон зайг нөхөөд бид нэр амьдрч явах вэ гэдэг арга замыг шийдвэрлэх ёстой болно гэсэн. Тэгэхээр энэ болгон дээр бид нэр амьдрал тохиолдож байгаа үйл асуудлуудаа хүлээн аваад мэдрэмжүүдээ хүлээн аваад цаашаага явах шаардлага нь үүсэж идэг гэсэн. Та яг одоо M+ Original podcast-ыг хүлээн авч сонсож байна. Илүү ихийг сонсохыг хүсвэл M+ application-тэй хамт байгаарай. За тэгвэл хүлээн авах гэдэг нь зүгээр энгийн хүлээн авах болон radical acceptance буюу эрс шийдэмгий байдлаар хүлээн авах гэдэг хоёр зүйл болоод салж явж байгаа. За тэгвэл энгийн хүлээн авах гэдэг нь юу вэ гэхээр зөвхөн өнгөрсөнд болцсон үйл явдлуудаа хүлээн аваад би ийм мэдрэмжүүд мэдэрсэн юм байна. Надад ийм үйл явдал тохиолдсон юм байна. Энэ нь хэвийн зүйл юм байна. Тэгэхээр одоо тэр нөхцөл байдал нь дууссан ч дуусаагүй ч ямар ч байсан би одоо амар тайван байх хэрэгтэй байна. Үйл явдлууд өнгөрцөн юм байна гэж хүлээж аваад хэвийн байдал руу аажмаар орж байгаа үзэгдлийг хэвийн хүлээн авах гэж нэрлэж байгаа. Radical acceptance буюу эрс шийдэмгий байдлаар хүлээн авах гэдэг нь өнгөрсөнд болсон үйл явдалтайгаа эвлэрээд хүлээн аваад зөвшөөрөөд харин тэрийг маш хурдан хугацаанд аль эсвэл эрчимтэйгээр хэвийн байдал руу эсвэл хэвийнээс эерэг түвшин рүү аваачих зорилготой хийгдэж байгаа дистаратай алхмуудыг төлөвлөгөөнүүдийг эрс хүлээн авах гэж нэрлэж байгаа гэсэн үг. За тэгэхээр эрс хүлээн авах гэдэг нь ер нь бол анх Карл Рожерсын онолууд дээр хамгийн төвмөл гарч ирж ирсэн байна. За мөн буддизмын философт эрс хүлээн авах талаар яригддаг. За тэгээд буддизм философт жишээ нь эрс хүлээн авах хамгийн ихний алхам нь mindfulness буюу одоодоо байх гэдэг ойлголт орж ирдэг те. Энэ одоодоо байх гэдэг нь эрс хүлээн авахаас илүү бага түвшний ойлголт орж ирж байгаа. Зөвхөн одоодоо байх буюу одоо юу болж байгаагаа анзаарах, одоо юу мэдэрч байгаагаа анзаарах, одоо хаана юу байгааг анзаарах болоод явчихна гэсэн үг. Эрс хүлээн авах нь болохоор зөвхөн одоогоос гадна өнгөрсөнд болон одоо дээр нэмэгдээд ирээдүйд би яаж энэ нөхцөл байдлуудаа сайжруулах уу, хэвийн түвшинд аваачих уу гэдэг талаар бодлууд нь давхар орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүгээрээ ялгаатай болж ирж байгаа. Ойлголт болж байна. За тэгэхээр хүлээн авахыг хийхгүй байгаа, хүлээн авахыг хийхэд асуудал тулгаруулж байгаа бодол санаанууд нөхцөл байдлууд юу байдаг юм бэ гэхээр бодол санааны хувьд бол би ерөөсөө энийг хүлээж авч чадахгүй маань гэдэг бодол анханасаа байх. Янз бүрийн асуудал тулгарлаа гэхэд ерөөсөө миний чадхаас энэ амар хэцүү байна. Би ерөөсөө дийлэхгүй маань, давж гарч чадахгүй маань гэдэг бодолтой байх. За хэрвээ ийм бодлын загварын суурь нь болж өгч байгаа бол энэ дээр хүлээн авъя гэдэг бодол орж ирээд нөхцөл байдлаа хүлээн авахд бол хүндрэл учруулна гэсэн үг. Тэгэхээр дараагийн нь болохоор ерөөсөө шудраг бус байна гэж ойлгох. Зөвхөн яагаад надад тохиолдод байгаа юм бэ? Буюу за жишээ нь гэр бүлтэй байсан нэг эмэгтэй, нэг хүүхэдтэй байсан. Нөхөр нь нас барцсан. Түүнээс хойш зөвхөн охинтойгоо үлдсэн. Тэгээд амьдралаа ганцаараа авч явах шаардлагатай болчлаа гэж ойлгоо та. Тэгсэн чинь ажил дээр нэмэгдээд стрессүүд орж ирээд байдаг, асуудлууд үүсээд байдаг. Хийж байгаа төсөл нь бүтлгүүтээд байдаг. Санхүүжилт нь орж ирэхгүй байх ч юм уу, хугацаа сунаад байдаг. Ингээд нэмэлтээр зөвхөн нөгөө хувийн амьдралаас нь гадуурх өөр асуудлууд ороод ирэхээр яагаад зөвхөн надад тохиолдоод байгаа юм бэ? Би яагаад энэ бүхнийг хүлээж авах хэрэгтэй юм бэ? Гээд нөгөө ургуулад түн дээрээ дөрөөлөд өмнө болж исэн бүх үйл явдлууд нь сөрөг үйл явдлууд нь дахиад нөгөө нэг одоо болж байгаа үйл явдлуудтай нь холбоотойгоор амархан сэргээд ороод ирнэ. Тэгэхээр надад өмнө ч гэсэн ийм болж исэн. Зөвхөн надад л бага наснаас маань хойш ийм зүйлүүд тохиолдоод байдаг. Гэт хитрхи нөгөө ерөнхийлж дүгнээ зөвхөн надад гэж хараад байх юм бол бас хэцүү байх юм. Нөхцөл байдлуудыг ийм байх ёсгүй гэж бас хүлээж авах. Хэрвээ ингэсэн бол эн чинь ийм байх ёсгүй байсан штэ гэд өнгөрсөнтэйгөө зууралдаад байгаад ах юм бол бас одоогоо хүлэн авахд хэлцүү болох нь. За мөн энэ зүйл яагаад яг одоо болоод байгаа юм бэ? Буюу илүү өмнө болцсон бол би энийг зохицуулах чадвартай байсан штэ. Хэрвээ өмнө болцсон бол би энийг чадхал байсан. Аль эсвэл жаахан боломжтой болоод ирсэн бол ирээдүйд энэ тохиолдсон бол би энийг давж гарах хэрэгтэй байсан. Гэхдээ яагаад заавал одоо юм бэ гэд одоо болж байгаа үйл явдлаа хүлээж авахгүйгээр бүр эсэргүүцээд хэрвээ өнгөрсөнд байсан бол хэрвээ ирээдүйд байсан бол гэд цаг хугацааны хувьд шал өөр газар байгаад гэх юм бол бас хүлээж авахд хэцүү болох нь. За энэ мэтчлэн үйл явдал бодол санаанууд болон хандлагууд нь хүлээн авахд асуудал учруулж байна гэсэн. За тэгвэл яагаад энэ асуудлууд хүмүүст учраад байгаа юм бэ? Яагаад анханасаа энэ бүхэн яагаад зөвхөн надад тохиолдод байгаа юм гэж хараад байгаа юм бэ гэхээр зарим хүмүүсийн хувьд бол нөхцөл байдлыг хүлээн авахдаа яалтчгүй тухайн нөхцөл байдлаа өөртөө шингээгээд ухамсарлаад ойлгоход хугацаа шаардлагатай. Тэгэхээр тэр хугацаанд хүн
тухайн нөхцөл байдлаа ямар нэгэн дүгнэлтэнд эсвэл ямар нэгэн ангилалд аваачаад хийхээс өөр аргагүй болдог. Яагаад тэгэхээр асуудал үүсэж байгаа бол бид нар тухайн асуудлаа ангилаад, тухайн асуудлаа нэрлээд хадгалах шаардлагатай. Тэгээд хадгалсан, ангилагдсан асуудал маань дараа эргэж гарч ирээд тухайн асуудлыг шийдвэрлэхэд илүү амар байдаг учраас тархины хийдэг зарчим нь бол тэр байгаа. Тэгэхээр тухайн асуудлаа хүлээн авах хүртэл тодорхой нэг хугацаа шаардлагатай. Тэр хугацаанд хүмүүс тухайн асуудлыг яагаад зөвхөн надад тохиолдоод байгаа юм бэ? Аль эсвэл зөвхөн надад асуудлууд тохиолддог. Аль эсвэл энэ одоо тохиолдох ёсгүй байсан гэх мэтчлэнгээр хааны газар руу аваач хийцэн байдаг гэсэн. Тэгээд цаг нь болсон үед тухайн нөхцөл байдал хүлээн аваад ойлгоод ирж байгаа үед байр нь бас солигдох боломжтой тийм. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд нөгөө ихний ангилсан ангиллалынхаа асуудалтай хитрхи их зууралцаар байгаад хүлээн авах гэдэг оюуны үйл ажиллагаа хийхгүйгээр орхигдуулж явсаар хагаад асуудал нь хит гүнзгэрчдэг. Ийм асуудлууд үүсдэг байна. За мөн асуудлыг ер нь бол харж байгаа үнцгийг хүмүүсийн асуудлыг харж байгаа үнцгийг external болон internal гэж хоёр ангилаад байгаа тийм. Энэ болохоор гадаад болон дотоодоос асуудлын шалтгаануудыг эрен хайх ажиллагаа хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн хүний онцлогоос шалтгаалаад асуудал үүслэ гэхэд энэ надаас буруутай буюу миний хийсэн үйл ажиллагаанууд хэлсэн үг бодож байгаа бодлуудаас шалтгаалчлаа гэж хүлээж авах. Эсвэл зөвхөн гаднаас буюу хүмүүс л болохгүй байгаа учраас надад асуудал тулгараад байна гэж хүлээж авч байгаа. Хүмүүс л болохгүй байгаа учраас асуудал үүсээд байна гэж хүлээж авдаг хүмүүсийн хувьд тэгээд тэр нь хитрхи туйлшрамтгай хүмүүсийн хувьд асуудлаа хүлээн авах гэж байгаа үед энэ үйл явдлууд ийм байх ёсгүй штэ гэдэг хандлагыг нь гаргаж ирээд байна гэсэн үг тийм. Тэгэхээр үүсэж байгаа асуудал мэдрэмжүүдээ хүлээн авахт нь гаднах нөхцөл байдал өөрчлөгдчих юм бол энэ угаасаа анханаас нь надад тохиолдохгүй байх байсан гэд өөрийнхөө мэдрэмжэн дээр тулгуурлахаас илүү хүмүүсийн хийгээд байгаа үйлдэлүүдийг үгүүдийг өөрчлөх гээд төвлөрөөд яваад байна гэсэн үг. Тэр үед бол дотор нь үүсээд байгаа мэдрэмжүүд нь хоримтлагдаад явсаар л бодол санаанууд нь илүү сөрөгдөл рүүгээ хувирсаар л гэсэн үг тийм. Эсвэргээрээ асуудлыг зөвхөн өөрөөсөө шалтгаалчлаа гэж ойлгоод байгаа хүмүүсийн хувьд хитрхи туйлшрамтгай бол надад л зөвхөн ийм зүйл тохиолдоод байдаг. Би л болдоггүй учраас дандаа сөрөг хандлагуудыг хүмүүс надад үзүүлдэг. Би дандаа арчаагүй мэдрэмжүүдийг авдаг. Багаасаа хойш би ер нь асуудлыг шийдвэрлэж чаддаггүй байсан. Тэр нь одоо ч гэсэндээ надад нөлөөлсөөр л байна гэж харж байгаа. Асуудлууд нь үүсээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүний асуудлыг хэрхэн харж байгаа буюу объективээс болон субъективээс харж асуудлыг хүлээж авж байгаа байдлаас тухайн нөхцөл байдлыг мэдрэмжүүдийг хүлээн авахт нь асуудал үүсгээд байна. Хүндрэл учруулад байна гэсэн. За тэгэхээр эрс хүлээн авах болон хүлээн авах гэдэг нь ийм ялгаатай байх нь эрс хүлээн авахд хүндрэл учруулдаг зүйл болон хүндрэл учруулад байгаагийнхын шалтгаанууд нь ийм байх нэ. Тэгвэл ер нь хүлээн зөвшөөрөхгүй яваад байлаа те. Бид нэр зүхтаад байлаа. Асуудлуудаа арга цагаал зугаа цэнгэлэр ч юм уу орлуулаад эсвэл өөр ямар нэгэн хэлбэр чилжүүлээл янз бүрийн хамгаалах арга техникүүдийг ашиглаад ерөөсөө асуудал байгааг хүлээн зөвшөөрөхгүй, трама байгааг хүлээн зөвшөөрөхгүй яваад байлаа. Тэгвэл юу болох вэ? Тэгэхээр тухайн нөхцөл байдал үүсэж байгааг хүлээн авахгүйгээр яваад байна гэх юм бол ерөөсөө асуудлаасаа салахгүй байхын хамгийн ихний алхмыг л хийж байгаа гэсэн үг тийм. Тухайн асуудал хизээс алхах нь огт мэдэгдэхгүй тийм хоосон орон зайруул яваад орчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хизээ алга болох нь мэдэгдэхгүй тодорхойгүй нөхцөл байдалд орохороо хүний тарих хэвийн ажиллах чадваргүй болоод ирдэг. Байнгын нөгөө нэг асуудлыг шийдвэрлэх ёстой буюу тарих өөрөө хэвийн байдалд амар тайван байдал байх ёстой учраас амьдрал нь тэгжиж аз жаргалтай эерэг байх учраас тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг тарих далдаар хайгаал байна гэсэн үг. Тэгэхээр өдөр тутмын амьдралдаа ажил дээрээ төвлөрөхөө болж эхэлнэ. Хүн хоорондын харилцаанд асуудал гаргаж эхэлнэ. Сүрэг хандлагуудыг гаргаж эхэлнэ. Энэ нь эргээд дахиад нөгөө нэг гинжээ холбоотой асуудлуудыг өөрт нь үүсгээл яваад байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид нэр янз бүрийн дайнтай кинонууд дээр хардаг шүү дээ, тийм. Дайнд яваад аллаг хийгээд амар олон цус харсан, маш их цус харсан стресс нөхцөл байдалд байсан хүмүүс дайнаас эргэж ирээд PTSD буюу post traumatic stress disorderтэй болчдөг тийм. Одоо энэ нөгөө травмагийн хүндэрсэн хэлбэр нь болоод эхэлдэг. Тэгэхээр энэ зүгээр нөгөө орой унтчихт нь хүртэл зүудэнд нь орж ирээд өмнөх болсон үйл явдлууд нь орж ирээд нойр гүйдэлд хүрэгдэг. Амар тайван байдалд нь оруулж чаддгүй шүү дээ. Тэгсэн чинь тэр цэрэгт явсан дайчин хүмүүсийн хувьд болохоор өөрийгөө би ийм шарахтай болсон гэдэг хүлээн авдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд хүлээн авч хүлээн зөвшөөрдөггүй учраас сэтгцэн эмчтэр очдоггүй, сэтгэл зүйчдэр, сэтгэл засалчдэр очиж эмчилгээ авч өөрийгөө сайжруулах талаар ерөөсө бодохчгүй болчдөг тийм. Түүнийг санал болгосон хүмүүсийг өөдөөс нь уурлаад би ийм байж чадахгүй, ийм биш. Яагаад гэвэл би зэрэг хүн, эр хүн гэх мэтчлэн шалтгаануудыг хэлээд хаагаал яваад байдаг тийм. Тэгэл энэчнээс л бид нэр өдөр тутмын амьдралд нь гарч байгаа асуудлууд болон хүндрэлүүдийг харж болж байгаа байхгүй тийм. Эрэгтэй хүн гэснээс
Харьцангуй одоо гендрийн асуудал ярихад онцгой ч гэсэндээ гендрийн хувьд аваад үзэх юм бол эрэгтэйчүүд сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдрэх боломжийг өөртөө олгох нь харьцангуй бага байдаг. Ялангуяа одоо айдас, түгшүүр, гутарж байгаагаа ч юм уу хүлээн зөвшөөрөх ерөөс дурггүй. Яагаад тэгэхээр энэ нь нөгөө хүмүүжлийн нэг хэлбэрийн нөлөө байж болно. Нөгөө талаас нь аваад үзвэл байгалийн шалгаллын явцад ирсэн одоо удамшлын нэг хүчин зүйл байгаад байт юм байна л та. Яагаад тэр хүн нэгдлийн үеэс эрэгтэй хүн одоо хөдөлмөрийнх нь хэлбэрээс хамаарат одоо айхгүй байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй гэж мэтчлэнгээр байнгын нөгөө хүчтэй байдлыг илэрхийлсэн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг л зөвшөөрдөг байсан. Тэгэхээр одоо магадгүй уурлах ч юм уу те эсвэл амжилттай байх зэргийг л хүлээн зөвшөөрöd байдаг. Эсвэргээрээ сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ илэрхийлэх хандлага нь харьцангуй одоо хүлээн зөвшөөрөх хандлага нь харьцангуй эмэгтэйчүүдэд түгээмэл ажиглагддаг юм байна л да. Гэхдээ одоогийн нөхцөлд аваад үзэх юм бол нийгмийн хандлагаас ч юм уу болоод хин хинийх нь хувьд ер нь сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжүүд одоо аль болох өөрийн уйтгар гунгийг ч юм уу те үгүйсгэх хандлага түгээмэл ажиглагдаад байгаа. Тэгээд үүнээсээ гадна өөрөө травмад орсон гэдгийг ч мэдэхгүй яваад байх тохиолдол байдаг. За ялангуяа энэ нь бага насны үед үүссэн. Энэ тухай бас өмнө хүндсэн те. Яагаад тэгэхээр нөгөө яг ямар үйл явдал босныг мэдэхгүй энэ нь бүр юм ухамсараас нь шахан зайлуулагдсан. Бүр эдийн түвшинд очсон, бүр доошоо явцсан те. Гэхдээ энэ нь одоо өөрийнх нь хийдэг үйлдэлээс ч юм уу магадгүй хин нэгэнтэй хосын харилцаа, романтик харилцааг үүсгэж чадахгүй байгаад идэг. Түүнийхэн цаад шалтгаан нь бүр бага наснд нь үүссэн ямар нэгэн драматик үйл явдлаас болдог ч юм уу те. Тэгэхээр өнөөдрийн дугаарын гол зорилго нь юу вэ гэхээр үнэхээр танд асуудал байгаа бол асуудлынхаа суур шалтгааныг эргэлхийлж хайж олж мэдээрэй. Үүнийгээ мдээгүй цагт мянган одоо юу гэдэг чинь гоё стресс тайлах ном будаад ч юм уу эсвэл байгальд гарч зугаалаад одоо янз бүрийн арга хэмжээнүүдийг авсан ч гэсэндээ энэ нь дахин үргэлжлээл нөгөө дуустдаггүй пянц шиг тоглогдоод яваад байна. Тийм учраас хамгийн ихэнд өөрийнхөө төлөө, өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө хийх алхам нь хүлээн зөвшөөрөх юм шүү. Тийм учраас та бүхнийг бас бодолцоод үзээрэй гэж хүсэж байна. Мэдээч хэрэг өөрөө шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлуудад орох юм бол мэрэгжлийн хүний тусалцаа дэмжлэгийг аваарсай гэж хүсэж байна. За тэгвэл энэ удаагийнхаа дугаарыг ингээд дуусгая. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Түр баяртай.